За минь сайн байцгаана уу. Тэгэхээр шинэхэн бичлэгтэй тавтай морил. Тэгэхээр энэ удаагийн бичлэгээр би та бүхэнд юу хүргэх вэ гэхээр бид бүхэн аним манга гэвэл ерөөсө бүгдээрээ мэдэх бах. Dragon Ball, Naruto, One Piece, Bleach, Demon Slayer гэл ерөнхийдөө маш олон анимууд одоо эрчтэй хүчээ аван ерөнхийдөө pop culture буюу тиймэрхүү зүйл рүү урсан орж ирсэн. Ерөнхийдөө Японы соёлыг харуулсан маш том дэлхийд гарч байгаа одоо Япон зүйлүүдийн нэг урсгал байгаа. Тэгвэл миний дуртай аним гэвэл ерөнхийдөө энэ байна. Манга надад байдаг байхгүй Япон хэл дээр ингээд. Энэ бүр анхны хэвлэл би бүр энэ надаа анхны хэвлэл. Тэгээд би яг юу ярих гэж байгаа гэхээр One Piece анимын талаар биш. Одоо хэрхэн энэ аним ертөнцийн одоо энэ дэлхийд ирч авсан. Тэгвэл яг энэ манга, аним гэдэг зүйл яаж анх бий болсон, хаана хэдэн онд ирч хүчээ авч эхэлсэн гэдгийг би та бүхэнд хүргэнгээ маш сонирхолтой нэгэн баримтыг та бүхэнд өнөөдөр хүргэхээр бэлдсэн байна. Тэр нь юу вэ гэвэл манга, аним соёл, Disney, Scrooge, McDuck хэмээх энд харагдаж байгаа галуунаас үүсэлтэй. Та нар буруу сонсоогүй, зөв сонссон. Яг юу болсон тухай би та бүхэнд маш товчоор тайлбарлаад өгье. 1970-ад он. Энэ үед манганы салбар асар хурдтай хөгжиж дэлхий дахин төвөх эхлэлийг нь тавьсан. Шинэ үеийн манганы үүслийн үе гэж хэлж болно. Энэ үед Dragon Ball, First of North Star, Akira зэрэг домогт манганууд гарч дэлхий даяар эрчийг авсан юм. Тэгвэл Dragon Ball-ын зохиолч болох Akira Toriyama гэдэг манга зохиолч нь нэгэн алдартай мангакагаас өөрөө ерөнхийдөө багада мангагийн унших дуртай, анимын үзэх дуртай байж агаад аним бүтээх хүсэлтэй болсон юм. Тэр бүтээлч нь Осама Тезука. 1940-од онд дэлхийн 2 дугаар дайны дараа манга уран бүтээл эрчимтэйгээр хөгжиж эхэлсэн ажээ. Японы алдарт уран бүтээлч болох Осама Тезука нь манганы шив хэв маягийг бий болгож Astro Boy, Blackjack, Kimba the White Lion зэрэг алдартай бүтээлүүдээ гаргасан. Түүний манганы хэв маяг нь өнөөгийн аним болон бусад төрлийн зурагт номны анхны суурийг нь тавьсан гэж хүмүүс үздэг. Тэгвэл түүний хамгийн дуртай зураач нь Walt Disney Studio Donald болон Scrooge McDuck-ийн зураач байсан юм. Тэр Scrooge McDuck дуртайгаасаа болоод ерөнхийдөө зураг зурж эхэлсэн гэх юм уу, нэг ерөнхийдөө маш том инфлюенс авснаар бид бүхний сайн мэдих аним манганы 90-100 эхэлжээ. Ийм л зүйл болж бид бүхний хайртай One Piece, Dragon Ball, Jujutsu Kaisen гэх мэт маш олон My Hero Academia ч юм уу маш олон аним манганууд одоо болтол борлогдож шинээр манга, аним гарсаар байгаа. Тэгээд энэ маш том соёл болж хувирсан. Тэгээд эхлэлийг нь тавьсан хүн мэдээж та бүхэн сая ярьж өгсөн Disney-ийн зураач, Donald McDuck, Scrooge зураач. Маш сонирхолтой гоц. Scrooge McDuck Goku-гийн биш Astro Boy Goku-гийн ингээд ерөнхийдөө амар том инфлюенс аваад юм бүтээж эхэлсэн гэх юм. Одоо жишээ нь YouTube-рууд дээр жишээ авбал PewDiePie-аас одоо Gramix ах ингээд инфлюенс авч анх бичлэг хийдэг болсон. Одоо би Gramix ахсаас анх инфлюенс авч бичлэг хийдэг болсон. Тэгтхтэй нэг тийм. Одоо надаас нэг хүн инфлюенс аваад бичлэг хийдэг болно. Тэгтхэг. За ямар тач энэ удаагийн бичлэгийг хүрээд дууслаа. Тэгээд энэ мэдчлэн ийм сонирхолтой анимын баримтууд, киноны баримтууд юм уу? Эсвэл зүгээр нэг малж байгаа бичлэгийг маань үзхийг хүсвэл хаян доор харагдж байгаа subscribe гэсэн товчон дээр дараад тэгээд хажууд нь л хонхон дээр дарахаа битгий мартаарай. Тэгээд лайк бас дараарай. Тийм комент бичжүүлдээгээрэй. Баяртай энэ удаагийн бичлэг энэ хүрээд дууслаа. Manga One Piece Romance Down New World